1990 оны эхэнд Todd McFarlane гэх хүн комик домны ертөнцид чихийн ирчийг авч байлаа л да. Түүний Amazing Spider-Man болон тодорхой нэргүй Spider-Man #1 сурал дээр хийсэн ажлууд нь Marvel Comics-ийн хувьд түүнийг маш үнцэнтэй хүмүүсийн нэг болгож өгсөн. Гэсэн хэдий ч McFarlane болон бусад чадвартай зураачд болох Jim Lee, Rob Liefeld, Mark Silvestri нар энэ салбарын work for hire буюу хэрвээ аль нэг компанид ажиллаж байхдаа өөрийн гэсэн бүтээлд өрөх юм бол тэр нь компанийн нэр дээр эзэмшилтэй болох системээс салгаж эхэлжээ. Marvel болон DC дор ажиллаж байсан уран бүтээлчид өөрсдийн нэр доорх бүтээлүүдээс сохор зоос авч чадахгүй байж McFarlane шинэ эсрэг дүр гарч ирэхэд Marvel бүх зохиогчийн их тоглоом, киноны эрхүүдийг нь авч зохиолч зөвхөн зурсан утсын доогоор цалинждаг байлаа. Сэмэцано бид өнөөдөр та бүхэндээ Invincible, Kick-Ass, G.I. Joe, Walking Dead гэх алдартай телевизийн зурлуудын эхлэл болох Image Comics-ийн хамгийн алдартай бүтээл болох Spawn дүрийн талаар ярих гэж байна. Энэхүү алдартай анти-хиро маань хэрхэн Image Comics-ийн нүүр царай болж өмнө дурдгдсан алдартай зурлуудыг гаргахад хөв нэмэр оруулсан бол бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe тавьчаа дараад өгөөрэй. За олон юм туршлагагүй бичлэгтээ орцгоё. 1970 оны сүүлээр өсвөр насны Todd McFarlane уран бүтээлээ унтлагын өрөөнд төрөөж яв. Тэрээр Spawn нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт готик дүрийн анхны үйлбэрийг гаргасан нь энэмлээ. Анхны үйлбэр нь бидний мэдэх тамийн ангуучаас дугуй дуулга болон шинжлэх ухаанд уран зөгнөлт эстетиктэй байдлаараа өөр байсан боловч гол элементүүд болох намирч буй авраг нөмрөг, хурц гинжнүүд болон гэрлэж буй ногоон өнгөтэйнүүд болон хар хөмсгөл нь ерхий хэлбэрээ авч эхэлсэн байлаа. McFarlane хэдийн дүрээ Marvel Comics-д ажилд орохдоо орхисон боловч огт мартаагүй. 1992 онд өмнө дурдгдсан уран бүтээлч нарын төвчээр тасарч Marvel Comics компаниас гарan өөрсдийн Image Comics компанийг байгуулсан. Image Comics хоёр гайхалтай дүрмээр суурилж бүтсэн нь нэгдүгээрт бүтээлчид өөрсдийн өмчийг бүр эзэмших. Хоёрдугаарт ямар ч хамтрагч байсан бусдын ажилд санхүүгийн болон бүтээлч байдлаар хөндлөнгөөс нь оролцохгүй. Ийхүү McFarlane бага насныхаа бүтээлийг гаргах төвс платформтой боллоо. (1992 оны 5 сард Spawn #1 худалдаанд гарчээ. Түүх өөрөөс нь урууж хүнөөсөн засгийн газрын элит алуурчин Al Simmons гэх хүний талаар эхэлнэ. Гэргий болох Wandaгаа эцсийн ганц удаа арга цөхрөнгөө барагдсан үсэлтэд идэгдэж Al Malbolgian гэх нэртэй чөтгөртэйгээр яддаг. This is the bargain. Тэр дэлхий рүү буцсан ирдэг боловч нэг зүйлийг анзаараагүй байсан бөгөөд тэрээр 5 жилийн дараа буцаж ирдэг. Би энэ харахын эцгүү шатаж ялдарч буй зогсоолсон бөгөөд ой сарамжинд хагас дуу бөгөөд эхнэр нь түүнийг мартаж сайн найзтай гэрэлсэн байдаг. See you later, sweetness. Өөрийн гэсэн ухаантай амьд хувцастай холбогдож тодорхой хязгаартай шидийн өвчтэй болдог бөгөөд энэ хүчин дуусмагц. Тэрээр там руу чирэгдэж Malbolgian чөтгөрийн армийг удирдахаж. Your murder. Kill Jason Wynn. Энэхүү комик ганц ширхэг дотор шууган тарьж Spawn #1 1.7 сая хувь борлогдсоноор одоо хүртэл бие даасан комик номын хамгийн их хувь зарагдсан амжилтын эзэн ивэр өдөг. K7 Lita. Lita of the Seventh House of K буюу K7 Lita бол Al Simmons-ыг Hellbound болоход биед нь алдсан өргөлж хөөрч өөрчлөгдөж байдаг мэдээллийн шимэгч. Necroplazmаас бүрдсэн K7 Lita зэрэг тамийн шимэгчид эзэн биеийнхаа төв мэдээллийн системтэй насан туршдаа холбогддог. Цаг хугацаа явахын эрэхэнд энэхүү шимэгч нь илүү үр дүнтэй, маш хүчирхэг, үхлийн аюултай шимэгч болж хүчрэх чадaltaй. Хязгаартай нислэг болон удаан уналт. K7 Lita-гийн нөмрөг нь цаг тулсан үед супер хүчтэй агаартай хөвч чадвартай болдог. Ингэснээр агаар төснээр чөлөөтэй хөдөлж 100 миль цагийн урттай нисэх чадвартай болно. Хязгаарлагдмал хувирал болон өнгөлөн таллалт. K7 Lita-гийн хамгийн хэрэгтэй хүч бол эзнийхээ хүсэл болон сэтгэлээр шалтгаалж гадаа төрхөө өөрчлөх чадвар. Энгийн хэлбэр нь Hellbound-ы хувцс бол тухайн үеийн нөхцөл байдлаа шалтгаалж тамийн мэд зүйлсийг гаргаж ирдэг. Хүний яс махыг тасар татах өрөөс, цэлэм, гадаргуу дээр асуудалгүй наалдах савруу. Мөн хамелеон шиг ойролцоох гадаргуун бүтэц төрхтэй адил болж өөрийгөө өнгөлөнд аллах чадвартай.
энгийн бус хүч чадал ба тэсвэр төвчээр. Энэ некроплазм организм нь ерөнхий наалдамхай шингэн хэлбэрт оршдог боловч K7-лита асар их хүч тэсвэр төвчээртгээс гадна эзэнтэйгээ холбогдсны дараагаар энэ чадвар нь хувьсэлбэрт улам ихээр нэмэгддэг. Энэ нь эзнийхээ биеийг хамгаалж үйлчлэхийн тулд өөрөөсөө хэд дахин хүчээ тэсвэрлэх боломжтой болгодог. Үүнийг гинж өөрөс нь бараг хуурах боломжгүйгээс гадна ган төмрийг цоолж хэлбэрийг нь өөрчлөх, цаашлаад насан турш хүмүүсийг хэдэн хэсэг худалдах чадвартай бөгөөд 100 тонноос илүү хэмжээний ачааг даах чадaltaй. Биедан тулдах чадвар. Хэрэг гарсан үед K7-лита өөрт байгаа гинж болон нөмрөгөө ашиглан автоматар тулдах чадвартай. Энэ чадвар нь спаун өөрөө хариулт үзүүлж чадаагүй харагддаг. Эзэн биеийн асуудалд орсон үед өөрийг хамгаалах чадвартай гэсэн үг. Зарим тохиолдолд спаун нөмөртөө орж өөр хэмжээс рүү ордог ба үүнийг нь Castles of Hell гэж нэрлэдэг Angela Main Series 1997 он 3 дугаар дугаарт харагдсан. Энэ хэмжээсийг Angela спаунтай анх уулзах үед ашигладаг. Тэг хүртэл тоолох нь үхлийн алдаа. Al Simmons дэлхий рүү буцах үед түүнд 9900 гэсэн сансрын дижитал тоолоор цуг ирсэн. Spawn дайснаа дарах хотоор телепорт хийх, аль эсвэл үхлийн шархыг идэх гэх мэт зүйлсээр энэ тоолоор баг багаар доошлдог. Энэ тоолоор нь тэг хүрэх үед Spawn 5 руу чирэгдэж 5 ярмыг удирдах ёстой аж. Би даасан комик чадварлаг хүмүүсийг татаж чадна гэдгийг баталгахын тулд McFarlane, Alert Watchmen-ийг зохиолж Alan Moore, Sandman-ийг зохиолж Neil Gaiman, Cerberus-тэй artwork-ийг зохиолж Dave Sim болон Sin City, Daredevil, Robocop 300, Electra зэрэг алдартай зохиолуудыг бичиж найруулсан Frank Miller зэрэг хүмүүсийг татаж авчирч Spawn 8-аас 11 хүртэл дугаар бичүүлж гаргаж байсан билээ. Өнөөдрийн бичлэгийг нөрөөд өндөрлж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк болон subscribe тавьчаа дараарай. Мөн та нарт минь өөр яриулж судлуулмаар байгаа зүйлс байвал коммент сэгтүүлдээгээрэй. Баярлалаа.